За та бүхний өглөө намглыг айлтгах. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах. Энэ асуудал байсан юм аа. Тэгээд би товчхон хэлчихв. Тэгэхээр энэ маань ажлын хэсэг байгуулагдаад би ажлын хэсгийнх нь ахлагчаар за тэгээд гишүүд Налтан гэрэл, Утганбаяр, Сайн зэрэг, Тэмүүж уян шинх баяр нар ажиллаж байгаа. За бид нар бас одоо холбогдох байгууллагуудаа санал авах бичиг явуулаад саналыг авсан. 2 удаа цугласан. Тэгээд өчигдөр бас цуглаж ярилцаад энэ байгууллагуудаас ирсэн бичиг бол бас төдийлөн одоо шийдвэр гаргахад томьёоллоо хийхэд маань одоо бүрэн дэмжлэг болж чадахгүй байна. Тийм учраас дахиж энэ газрууд руугаа бичиг явуулаад тэдний саналыг наривчилж авъя. Дээр нь гишүүд маань бас энэ асуудалтайгаа ажлын хэсгийн гишүүдэд ажлын хэсгээд нэлээд сайн танилцж дахиж нухастай ярья. Хэдийгээр энэ нөгөө нэг хоног хугацаагаар шахагдсан ийм асуудал байгаа боловч энийг нухастай ярьж шийдье. Тийм учраас энэ 14 хоногт нь багтахгүй байна гэд. Тэгээд энэ өнөөдрийн хэлэлцүүлгээс хасаж эх 7 хоног хүртэл хойшлуулж өгөөч гэсэн ийм саналтай. Энэ маань нөгөө үндсэн хуулийн цэцгийн шүүгдэгчийг ямар үндэслэлээр хорих вэ гэдэг асуудлыг бид нар тодруулах гэж байна.